төлөвлөж болох юм. За шуудан ямар хэлбэр болсныг харцгаалаа. Одоо би захианд хариу бичих хүсвэл бид ихэнд нь очиод захиа эдгэж болно. Би бичих цонхыг дарлаа. Тэгэнгүүт гоёмсог гаргаарч ирнэ. Scott Forster Phil Schiller гээ. За одоо тийшээ гаръя. There we go. It's that simple to do email on the iPad. iPad дээр захиа бичиж илгээх нь хэлбэрхэн байна. Одоо фото зураг руу оръё. Энэ бол фото зурагнууд харагдаж байгаа юм. Би бүх зургийн жагсаалтыг харж байна. Мөн л босоогоор буюу хөндлөн байрлуулж болно шүү дээ. Эдгээрээ чөлөөтэй гүйлгэж дээрэс нь хурууга байрлуулан зураг бүрийг үзэж болно. Дахиад л босоо байрлалаас хөндлөн болгоно. Хөнгөн төвшиж зургнуудаа гүйлгэж үзнэ. Үнэхээр энгийн амархан байна. Би бас фото зургуудаа зургийн цомог маягаар үзэж болно шүү дээ. Мөн ямар ч персонал компьютер юм уу, масаас мета өгөгдөл авч болно. Хэрвээ би мастер ажиллаж байгаа бол iPhoto-гоос бас ивент үйл явдлууд, фэкс нүүр царай болон фликс газар нутгуудыг ашиглана. Харин эдгээр хэрэгслүүд байхад альч цомгон доторхыг загвар болгон харж болно шүү дээ. За одоо миний хайж байгаа зураг энэ мөн үү гэд жичиж нээж үзье. Үгүй ээ, энэ биш байна. Энэ мөн үү? Үгүй ээ, биш байна. Энэ л байх ёстой. Мөн байна. За дахиад үүнийг эдгээр фото зургнуудаар гүйлгэж үзье. Хэрэг хүсвэл доод талдаа байгаа жижигхэн зурвасыг зургтуудын дагуу гуулгуулна. Эсвэл зүүн баруун тийш зургтнууд хурууга зохилж гүйлгэж болно. Үнэхээр гайхамшигтай байгааз. За буцаад Events Fix руу орлоо. Одоо лизийн бүх зургнуудыг үзье. За газар нутгууд Fix. Энэ миний зургийг нь авсан бүх газар нутгийн газрын зургийг харуулж байна. Тэгэхээр би хатгаастай зүүн дээр дарснаар тэр газар орондоо авсан бүх зургаа үзэж болно. Нью-Йоркод авсан бүх зургаа үзэж болно гэсэн үг. Парис руу орж үзье. Энд Парист авсан бүх зураг байна. Түүн дээр довчсноор эдгээр зургийг нээж үзэж болно. Нэмжлэхэд бидэнд байгаа зургнуудаа үзэж болохоос гадна дотор нь слайд үзүүлбэр хийж өгсөн байгаа. За би хэдэн слайд энд авчираад хөгжмөө сонсгоё. Янз бүрийн хувиргалтаас модуль яас нэгийг нь сонгоё. Origami гэснийг нь сонгоод слайд үзүүлбэр эхлэх гэсэн төвчийг даръя. Та бүхэнд ойлголт өгчлөө. Энэ үнэхээр луут биш гэж юу? Фото зургнуудын тухайд ийм